Намсрын банзрагчийн зохиол 40-од оны Жавар 20 дугаар хэсэг. Улсын их сургуулийн хичээл дуусаж оюутны амралт эхэлсэн тул Цэрмаа хүүгээ аваад хатмууд дээр очиж амархаар явжээ. Дорж хамт хоёрт амралт олдоогүй тул Цэрмаагаар аав ээжтэй болон нялх балчир охиндоо жаалзууга бэлэг явуулжээ. Цэрмаа амралтаараа инхүү явах болсныг базар сонсоод замын зардал эд бараа идэж уух юм өх гэсэн боловч ер халгаасангүй. Сүүлийн 1 жилийн дотор Цэрмаа түүнээс аль болохоор зүгтааж хаяа хурч хэрвэл бараг хөөж түүх болсон тул базар цөхрөнгөө барж байсан ч бас гордол үл тасран амьдрал ахын ямар нэгэн эгзгийг тааруулж өөртөө татах гэж оролцсоор байгаа юм. Базар Цэрмаа хааштай өөрийн болгож чадахгүй гэдгээ мэдэж харин доржийг унгаах арга ухаанаа маш далдуур боловсруулж гიშгсэн мөр бүрийг нь шинжлэн хянаж байлаа. Өөсөв хайсан хүнд жижиг сажигшгэлсэн эндэл алдаа байлгүй яах вэ? Тэр бүгдийг нь бүртгэн бичиж авна. Дорж угаас хүнд хар буруу санаж сураагүй тул цэргийн хуарангийн сайн нөхөр фронтын анда тийхүү муу санаалж дорн нүх малтаж байгааг хэрхэн мэдэх вүлээ. Улсын баяр наадамд өгөж байтал нэг өглөө базар даргийнхаа өрөөнд орж ирээд наадамчид өглөө баяр өнгөрөөд хадлан тариалан гээд аг амсгаагүй ажил оволцно. Муу сайн жолооч нар маань ганц өдөрч амралгүй улсын ажил гэж зүтгэсээр бүр сохирж гүйцэх нь. Дарга даамал бид энэ хэдийг бодож үзэхгүй бол өөр хэн харж хандхав. Зарим нөхдөж бүр залхаж байх шиг байна. Одоохондоо ажил овоос хэрэг байна. Ганц өдөрч болсон амраах юмсан гэж өглөв. Дорж түүний ярихыг их анхааран чагнаж сууснаа. Боддгол бодолтой. Нэг өдөр амраах уу? Ирэх бүтэн сайн өдөр бүгдийг нь сайхан амраая. Гэхдээ хотоос зайдуухан газар аваачин тоглож наадан өнгөрөөвөл зүгээр юмсан гэснэн базрын загтансан газар нь майчих шиг болов. Чи юмыг амархан тусгаж явах юм. Тэр чинь маш зүйтэй. Гэр-гэртээ амар гэвэл зарим нь ногоортлон унтан, зарим нь арх дар сэргүүлээд алга болно. Нэг хэсэг нь олигтойч амарсан юм байхгүй эхнэр хүүхэд гэр орны ажил гэдэл өнгөрнө. Миний бодлоор Улястан ихөөд очиж амрая. Тэнд уул ус өвс ургамлан жигдэрсэн сайхан газар байдаг юм гэж ярьлаа. Тэгэлдээ ямар янзтай амраах вэ? Хоолундыг нэгдсэн журмаар бэлдээ. Ганц 2 ямаа авч боож болно. Айрыг цагаа магшил олдох байх. Чи энэ ажлыг хариуцахгүй юу? Хэд хичнээн хүн явах, ямар хоолунд сав суулгах хэрэгтэй болохыг урьдчилан бэлдвэл зүгээр байна. Хоолундны мөнгийг даргын мэдлийн хэдэн төгрөгөөс аргалж болно биз? Тэгье. Манад чинь энэ жилийн хувьд тун сайн ажиллаж, өдөр шөнөгүй тээвэрт явж, ноором төлөвлөгөөгөө дандаа биелүүлж байгаа хүн олон байна. Тэднийг нэг удаач гэсэн шагнаж урамшуулвал намрын их ажилд чухал хэрэг болно доо. Шагнаж болно. Мөнгө төгрөгөөр шагнах нь дээр үү? Болдгсон бол ховор зэвэр юмар шагнах юмсан. Хоршоо худалдаанд хүн шагнчихмаар юм даанчаалах. Тэгж бодож байгаа бол би юу ч олчих юм шүү. Дамын 8 хийдгүү юмаа гэхэд тань л талтай хүн шүү. Болдоо базар минь. Чи миний нэг удаа анхааруулж хэлсэнд арай юм бодоод байдгийн биш үсттэй. За ханаас та. Чиний хэлснээр дутагдлаа бүрэн зассан шүү. Тэгвэл баярлах л байна. Тэргүүний хүмүүс 10-20 төгрөгөөр шагнаж байснаас тал тамхи болон цайгаар шагнавал яасан их баярлах бол. Үнэн талиж өгөө бицтэй. Ямар хоршоонд цай тамхи байх биш. Одоо цай 150, тамхи 100 төгрөг гэх нь улсын хоршоо худалдааны үн шиг нийтийн жишг болжээ. Гэсэн чи тэр нь олдохгүй байна. Хэрв цай тамхиар шагна гэвэл хурааж хадгалсан хүмүүсээс олж болно. Тэгвэл цөөхөн хүн шагнах нэ. 10 тамхи 5 цай авахад 1750 төгрөг гэсэн үг. Нэгээр нь шагнавал 15 хүн, хуваа бол 30 хүн шагнаж болно.
Булан цай, тал тамхины шагнал гэдэг чинь одоо үед 100 төгрөгнөөс ч хамаагүй үнэтэй. Мөнгө ч яах вэ? Тэр тамхи цайг энгийн хүнээс авч таарна. Санхүүгийн горим журам таарахгүй шүү дээ. За юу бацаадаг юм бэ? Би нягтлан бодогчтой ярьж тохиръя. Болохгүй юм хийсэнгээд буруудвал хоёулаа төлнө үз. Гүйлгээгүй шахан болсон муу сайн цаасан төгрөг зөндөөл байндаг. Бид хоёрын төлөх яах вэ? Их багш гэсэн улсын хөрөнгө болохоор л. Чи болгоомжлоод байгаа юм бол болиё л доо. Уг нь хэдийн сайн жолоочоо шагнавал манай ажилд их л нэмэр тус болно да. Шагна. Намын үрийн даргатай юу ч гэсэн зөвлөе. Чи хэн хэнийг шагнах, амралтаар хэд хичнээн хүн явах, очоод яаж амрах, хоол унд, унаа тэрэг шагнах юмаа бүгдийг нь хариуцсан ян там болгохгүй юу? Тэгье. Тэр хоёр энэ ярилцаж тохирсны дараа Базар их баяртай доржийн өрөөнөөс гарахдаа "Эн чин нэг хэрэг бүтхэн тэр" гэж олзуурхан бодлоо. Мань хүн олон хоног бодож байгаад ажилтай нь холбоотой ийм зүйлээр доржийг багч гэсэн дөргөөж болно гэж санджээ. Баз хаширлах санаатай байна. Намын өөрийн даргатай зөвлөн гинүү. Тэр мөн шаримгар амтныг аргалж болно. Амралтыг дайлмтуулан хүмүүсийг эвтэйхэн өдөж сөдвөл маа панч гарч болно гэж бодоод контортон орж ажилчдыг шагнах мөнгө гаргах тухай доржийн нэрээр тушаал төлөвлөж бичээшид машин дуулахаар өгөөд хэн хэнийг шагнах вэ? Болж өгвөл доржид талтай байдаг жолооч нарыг голлох юм шүү гэж бодон амралтаар явх хүмүүсийн болон хэрэглэх орон сав, хоол ундны зүйл бэлтгэх үүрэг өгөхөөр аж ахуйн дарга дуудуул. Баазынхан амархаар ууланд гарсан өдөр ханд ажилтай байсан тул нөхөртөөгөө цуг явж амжсангүй. Өглөө ажилдаа ирээд гарын аяар эргэх машинаа ажилуулан цэмд нэхэж эхлэв. Ханд энэ машины ард 4 жил зогсохдоо мөн ч их цэмд нэгсэндээ гэж өнөөдөр анх удаа хийсэн ажлаа багцаалан үзэх бодол төрв. Гэлээч ухаан санаанд нь тоомтой юм орсонгүй. Түүний нэгсэн цэмбэр цэргэрсэн шинэл хийж бас айл амтэн ор дэрэ бүтээсэн байхыг үзэхдээ сэтгэлд нэг л дотн сайхан санагдаж үүнийг би хийлцсэн. Сайхан цэм байгаа үсттэй гэж асуумаар санагддаг юм. Ханд мянган хувьтан гэсэн өндөр амжилтын нэр дуулах гэж тунч мэрих боловч тэр нь тийм амархан санааны зоргоор бүтгцүүл биш байсанд юунд нь олон хүний өмнө тийм том ам гарав гэж гэмшин. Энэ тухай насан багштай хэлбэл багш нь түүнийг том амлалтаасаа буцаж няцаж болохгүй гэж зөвлөөд өдөр бүр хийсэн ажлын дүн хэмжээг сонирхож өдрөөр багш гэсэн нормаа ахиулж бай гэсэн юм. Ханд багшийнхаа үгээр өдөр бүрийн ажлаа цэгнэн үзэхэд дандаа өгсөж байсанд урамсаргэж мэрийсээр байв. Түүнийг ийхүү мянган хувьтан болж хэлсэн амандаа хүрэх гэж хичээж байгаад насан ихэд баярлан сайхан үгээр магтан урамшуулна. Ханд нэхэж байгаа үедээ анхаарлаа өөр юмд хандуулах, элдвийн бодхон цаг хугацаа ихээхэн алдаж, ажилд нь үлэмж саадтайг сайн ухаарсан учраас ажил дээр хинтээ ч үг солихгүй, хажуу дэрэгд нь юу ч болж байсан анхаархан болж зөвхөн хөврөх утаснаас өөрийг санзааран мэрийн ажиллах болсон юм. Түүний бодолд мянган хувьтан яаж болох вэ гэсэн ганцхан бодол эргэлдэх бүв. Тийм амжилтанд хүрэх найдвар байлаа. Хэд хоногийн өмнө нэг өдөр нормо 900%-аар биелүүлсэн нь ажилласан хугацаанд хамгийн их цэм нэгсэн хэрэг юм. Түүнээс хойш өдөр бүр тэр хэмжээнд хүрэн алдаж заримдаа жаахан илүү гаргана. Тийм болохоор хичээж мэрийх юм бол 1000% биелүүлэх боломжтой гэж бодно. Ажлаасаа өөр юу ч бодохгүй мэрийж зүтгэж байхад цаг даанч амархан өнгөрөх нь харамсалтай санагдана. Нэг мэдсэн үдийн амралт болж ажилчид суур машинаа зогсоож хоолунд олж идэхээр ажилчдын гуанз руу уралдав. Ханд гүйсээр гуанзанд ороход өнөөхөл хар гурил бүдүүхэн хэрцсэн амт мутайхан хоол өгтөв. Ай гутамч гэсэн идэж сурсан хоол учир хоолоо авахар олон хүний хойно зогсож байтал хандаа би хоол авчихсан гэж нэг хүн дуудахаар нь эргэж харвал мягмар даллаж байна. Ханд юун сайн бэ гэж бодон түүний дэргэд очиж суухад Бадарч орж ирээд тэр хоёрыг харснаа марсаатлан инээ
Та хоёр бүр салж чадхан байх шив. Мягмар минь их юмд сэвж байж хамаг мөнгө баравда гэвэл хандын нүр улааж тавхтай хоол руугаа тонгоо. Харин мягмар эрхэн гисэндээ ичиж зовсон шинжгүй муухан инээмсэглэв. Бадарч дугаарлан зогссон олон хүний дундуур нудралцсан шургаж орсноо тавхтай хоол аваад тэр хоёрын дэргэд ирж сууснаа. Энэ муу хар гурилтай хоолыг авах гэж амиа тавих төглөө шүү. Нохой хоол шиг ийм юмны хойноос үхэлдэж байх ч гэждэ гэвэл хандын дург өхөрч. Чамайхийн итгэсэн яах гэж дандаа юм бүхнийг муулж өөчилж явдаг юм гэвэл бадарч хоолоо халбагдан амруугаан хийснэ. Муу муухай юмыг муу гэхгүй сайн сайхан байна гэж худлаа магтаж байх гэж юу гэв. Мууч гэсэн олдож байгаа наац гээд гударч ярих. Харч гэсэн энэ гурилыг чи бид өөрсдөө хийж чадахгүй шүү дээ. Зөвлөлтийн ард түмэн 3 жилийн турш хүнд бэрх дайн тулаан хийж байх та. Монголчууд биднийгээ гэж энэ гурилаа өөрсдөө идэхээсээ илүүчлэн өгч байгаа юм гэдгийг ганц удаач гэсэн санаж болдог байхаа та. Гэж ханд учирлан ярил. Бадарч зайлтайхан инээмхийлж. Манай ханд мөн ухамсартай хувьсгалж хүн шүү. Мэдлээ. Одоо дахиад тийм юм ярихгүй. Энэ сайхан хоолыг хүртэж орхий гэд том өнглөв. Ханд хоол идэх зур түүнийг хялан харж. Энэ хүн учир нь олдохгүй үг яриатай итгээд хачин бодол санаатай хүн юм. Баян тарган болоод юмыг ингэж муучилж голч шилдэг визээ. Гэр орондоо цагаан гурил тарган махаар хоолтдог байх. Дамын панцчин гэснэ нь үнэн байх. Бацрын өрөөсөн дугуй юм гэсэн. Орон ороогоороо жороогоороо нийлсэн бицтэй. Базраас цагаан гурил цай тамхи өндөр үнээр авчуулна гэж дорж ярьдаг юм. Муусан панцчингууд бүр ооторч байгаа юм. Эдний хураач хадгалсан юмыг хуу хурааж аваад өсөж ядарсан олон хүнд хувааж өгөх юмсан гэж бодож байлаа. Бадарч хоолоо идэж дуусаад хандыг доогтой харснаа. Ханд минь ноолоход амархан номхон тэмээтэй болж дээ гэсэнд хандын дург өхөрч. Чи үнийг номхон гэж ноолсоор байж өврийг нь хоосолж гүйцсэн биз гэвэл бадарч гуяа алгадган чанга инээснэ. Хоослох мөнгөтэй болч гэснэ. Цааш нь юм ярьсангүй тавгаа түлхэн зайлуулж ханд руу ойртоод. Хөл хэрээтэй хүзүү холбоотой ганган амтэн чинь хайдсан. Та хоёр түнжээ хагарсан юм гэж асуулаа. Ханд жуумалсан. Лусын хааваад явсан. Чи тэр хүүхний хормон тоосыг мөнчих хүртсэн дээ гэж дооглол. Мягмар төсхийтэл инээд алтчихв. Бадарч ингэж хэлүүлсэнтэй хор шарн буцалж байгаа бололтой. Тэр мос авсаг амтны хин тоодог юм. Муу сайн хүүхнүүдийг нохон гуяар даллаад л олно гэж гайхвал. Нохон гуяар байтугай тарган өхрийн гуяар даллаад чамд ямар ч хүүхэн олдохгүй гэж ханд хор шарыг нь майжив. Бадарч шал худал тажигнтал инээж. Үгэх чи чин цаатгаан дуурайж бас хэл амаар хиндэж гүйцэхдэггүй болох нэ. Мягмар минь үүнээсээ ганц 2 үг сурч битүү амаа ангаалгаж үз гэлээ. За Баян Бадарчгүй үг олдож өхөрх холдох нь ажилд орох цагч төглөө гэд ханд бослоо. Бадарч босохдоо хандаа нэрээ норжмоо хайцсан юм гэж асуув. Гэртээ харж цайгаа уухаар явсан. Чи түүнийг нэг их сургалаад байх чинь яах нь? Арай чамтай ханилан барина гэж амаалтсан биш биз? гэж ханд доог хийв. Бадарч гаанцнаас гарахдаа их л томоотой төлөв хүний байртай. Норжмоод би санаатай байсан нь үнэ. Цаадах чинь хүний хань байж чадхааргүй савсаг амтэн шүү дээ. Би голсон юм гэв. Хандын инээд хүрсэн боловч юм хэлсэнгүй. Ажилчид дуу шуугаа тайхан хоолоо идчихэд нэг хагсын яндангийн дуунаар ажилдаа яран орцгоолоо. Хандыг суурь машин руугаа явж байтал мягмар хажуугаар нь өнгөрөхдөө гарт нь эвхэж нугалсан захиа атгуулчаад тасаг руугаа дэгдээд явчихв. Ханд юу юм бол гэж гайхан машиныхаа дэргэд ирээ задлан үзвэл ханда намайг ийм юм бичнэ гэж зөөдлөөч өгөө явсан бизээ. Захиа бичиж сэтгэл зүрхээ нээснийг минь тоож үзэлгүй хичнээн загнасан ч намайг харахаас жигшээд нүур өгөхгүй байсан ч би гомдохгүй. Таныг анх харсан 4 жилийн тэртех намрын сүүлчийн нэгэн өдрөөс хойш би сэтгэл санаа уймран танд дурлсан юм шүү. Танд хайртай сэтгэлтэй болсноо
Өдөө болтол өөрөөсөө ч нууж авлаа. Өнгөрсөн хэдэн жил танд дурлаж түүнийг ил гаргаж чадалгүй. Зөвхөн ганц биеэрээ шаналн зовж алин болгон ийхүү шаналхав гэж бодоод маш их баатар зориг бүдүүн зүрх гаргаж энэ захааг бичиж байна. Захаа бичих хүртлээр энэ тухай хэлэхүү байх уу гэж мөн ч их бодсон. Олон талаас нь тунгааж харьцуулж үзлээ. Таныг хань нөхөртэй, өр хүүхэдтэй гэдгийг мэдэлгүй яах вэ? Таны тогтсон сайхан амьдралыг боснуулж, өр хүүхдийг нь эцгээс нь хагацаах юмсан гэж огтхон ч бодоогүй, хэзээ ч бодохгүй. Хэрвээ энэ хорвоод хүний амьдралд байж боломгүй аз надад учирч өгөөмөр сайхан сэтгэлээр намайг сойрхон гийгүүлж гисэн. Бэ таныг жаргалтай сайхан байлгаж чадахгүй намаа дорой амтэн шүү дээ. Танд дурлаж санаархан гэдэг саваагүй нохоо саранд хуцав гэгчийн үлгэр юм. Та бол хязээж ойртож хавтаж болшгүй асар хол байдаг гэрэл тод юм. Одыг хинч хязээж барьж тавьж үтсэнгүй. Харин голын усанд тулсан од сарыг барих гэж багада тоглож байсан. Таныг Тэнгэрийн од хэмээн зүүрлээд өнгөцгөлөнг тань алс холоос бишрэн багтан харж явхдаа голын усанд туссан од сарыг барьж тоглон баясаж явсан хүүхдийн гинэн сэтгэлээр баясан хөөрч явна би. Таныг бодож нууцхан сэтгэлдээ хайрлаж явна гэдэг надад олдошгүй жаргал юм. 3-4 жил таныг сүүдэр мэт бараадан холхноос харж хандан гэрт чин дөхүүлж байлаа. Үүнийг эхэн үедээ огт мэдээгүй байсан бизээ. Та харанхуй шөнө ганцаараа айд сандран хашаандаа гүйж орохыг холоос харж хаалганы хонх дуугарахаар сая санаа амарч боцдог байсан. Харин ноднонгоос хойш шөнийн ээлжнээс буухтаа цуг явах болсон нь надад дээдийн жаргал, баяр цэнгэлийг авчирсан юм. Таны барааг харж сүүдэр мэт дагаж ганц ч үг дуугаралгүй явах нь хичнээн сайхан байдгийг хэрхэн гадарлах вэ? Таныг эрэлтэ сайхан царайг өдөр бүр харж баясан, ээлдэг зөөлөн дуугийн чинь багтан чагнаж, шүн хажууд нь зүрх тогтлон явсан минь энэ насанд олдсон хамгийн сайхан жаргал болоо. Бет хоёр шөнийн ээлжнээс буугаад бэйдэ ууралсан юм шиг таг дуугүй явж байхдаа та бол бошоохон харих юмсан гэж бодож томоотой хүнээр хүргүүлж байгаадаа сэтгэл зовлтгүй байдаг бол харин би аль болохоор удаан явах юмсан. Болдог бол нэг насаараа цуг явж хорвоо дэлхийн хязгаарт хүрх юмсан гэж догтлон дахин олдошгүй жаргалаа алдахгүй юмсан гэж хичээж байдаг билээ. Энэ жаргалтай үе насны туршид мартагдашгүй гэрэлт мөр болон үлдэнэ. Бет хоёрт хамт амьдрах тийм хувь зохиол байхгүй гомдолтой. Тийм учраас ганцхан зүйлийг эрхэн танаас хүснэ. Энэ юу вэ гэвэл мягмар гэдэг орой төрж дорой өссөн нэгэн өчүүхэн хүн надад хайртай сэтгэлтэй юм шүү гэж уучман сэтгэлтэй бодож явбал миний хүсэл биелэх нь тэр. Би танд дурлсан гэд ёсон бусын зан гаргахгүй яг хуучин шиг юм байна. Намайг элдвэр оролдож магадгүй гэж айж сэрдэх явдалгүй санаа амар байж болно. Сайхан сэтгэл зүрхэндээ дорой намайг багтааж хаяа бодож санаж яваасаа гэсэндээ ийм захиа бичиж сэтгэл зүрхээ нээж байгаа юм. Хэрв миний энэ бодол хүсэл миний сэтгэлийг огтхонч тоохгүй юм уу? Элэг дог болгон хөсөр хаях юм бол өчөөхөн би төмөн зовлон дунаж нэг насаар энэлэн шаналх болно. Та надад хайртай гэдэг ганцхан үг хэлбэл өөр юу ч хөсөж шаардахгүй. Ахиж барихч үгүй сэтгэл зүрхэндээ жаргал өвөрлөн явах болно. Би хэлэх гэснэ хэллээ. Миний цээжинд зул мэт гэрэлтэж байгаа жаргалын нарыг унтраачч болно, баатраач болно. Энэ нь ганцхан таны сэтгэл мэдэн шүү дээ гэсэн байлаа. Хандын захааг яаран байж уншаад бүр алмаарч орхив. Тэр хүн надад дурлаж байсан гэж юу? Намайг
Сүүдэр мэт дагаж явж байхдаа ийм л юм бодож түүнийг хэлэх юмсан гэж зүрх алдан дуугийнхан яваад байсан байх та. Нэгэнд хайрын үгээ илчилсэн хойно гойж говшаад амар заяа үзүүлэхгүй зовоох байх та. Яадаг вүлээ? Эр хүнээс хайрын үг хоёр дахь удаага сонсох нь энэ байжээ гэхээс зүрхэн түг цохлон хачин болчихов. Анх удаад оржоос хайрын үг сонсоод нэг л хачин болж байсан шигээн болж машинаас агаад цэмбэ нэхэж эхэлсэн боловч сэтгэл нь догтлон үмэрч яах ч учраа олохгүй боллоо. Мягмарыг бодох тусам түүний хүүхдийн адил гинэн мөртөө аятайхан нүд нь өтгөн хөмсөг, хөрслөг борцарай, тэгшхэн цагаан шүд, тэмч өндөр биш, намханч биш нуруу таруу, ер нь юм тэгш зөгтсөн. Хүүхнүүдийн сэтгэл гжигдэн дүрсэн үзэгдээд болтгүй. Би чинь энэ хархууд битүүхэндээ дурлаж байсан байх нэ. Хизээ нэгэн цагт хайрын үг сонсно гэж хүсэж хүлээж байсан биш байгаа гэсэн бодол төрж түүнээсээ айх шиг боллоо. Үйлдвэрийн хөөхнүүд мягмарыг янз янзаар л ярина. Зарим нь түүнийг эмэгтэй хүнд огт нь хавтаж үзээгүй байх гэлцэн. Зарим нь дотуур тамиртай, муу санаатай, хэр баргийн хүүхнийг тоодгүй гин. Нэг хэсэг нь донгоо маанаг байх гэлцэх боловч бүгд түүнийг сайхан харах уу гэж нэгэн дуугаар дүгндэг байлаа. Мягмарыг хандын сүүдэр гэж норжмоо шоолно. Тэгвэл өнөөдөр тэр сүүдэр нь гинт ам орж хайрын үг хэлдэг байна. Би 20 эд наснда нөхрөөсөө өөр хүнээс хайрын үгч сонсоогүй. Энэ би сэтгэлээ ганцхан түүндээ зориулсан гэж бодож явсан юмсан. Нөхөр минь над чиг тийм тууштай бодол санаатай байгаагүй. Нэгэн үе өрөвлдсөн шуурх шиг хайр дурлалын шуурханд өртсөн. Одоо дотроо чухам ёо бодож хүсэж явдгийг бүү мэд. Илэл юм мэддэхгүй юм. Хань ижилдээ үнэнч байх гэдэг өрх гэрийг үрд мөнхлөх ариун зүйл. Түүнээсээ би хизээч орохгүй гэж боддог. Гэхдээ норжмагийн хэлдгээр олон хүний анхаарал хараад татаж тэднээс хайрын үг сонсож наргин даргиж явна гэдэг бас сонирн байх шүү. Би өөр юм шиг хэвшид тогтсон нэгэн хэмээн амьдралдаа баахан уйд цөхөд байдаг байх л да. Тэгээд энэ хүнтэй нэг хэсэг сайн болох санаа байна гэж юу? Яаж болох вэ? Мягмар зүгээр хайртай гэж мэдэж ав гэснээс биш. Надтай ханлий, иримийн харьцаа тогтоё гээгүй байна. Мэдхгүй. Энд чинь зөвхөн эхлэл нь байж цаашдаа гүнзгийрэн салж чадахгүй болчихвол яа. Би буруу юм бодож байна. Мягмарт нүүрэгч яасан ч болохгүй. Тэр чинь хэдий номоо замтаач гэсэн эр хүн шүү дээ. Өөрийнхөө хүсэл мөрөөдлийг заавалч үгүй гүйцээхийг бодно. Заавайз доржоос өөр эр хүн яаж янаглаж инхрээлдэг бол бүгд дорж шиг байдаг болов уу? Үгүй байхаа. Өөр байдаг болохоор л хүүхнүүд өөр хүнтэй хавьдаж ортохыг хүсдэг биз? Би мөн хачин балаа юм бодож байна шүү. Хүн мэдчихвээ гэд санаад хажуу тийшээ харвал хинч түүний бодлыг тааж мэдэх гэсэн шинжгүй тус тусынхаа ажилд шамдан байна. Хандын сэтгэл догтлон ажиллаач олигтой хийж чадалгүй үйлдсээр байтал 5 цагийн яндан дуугарч ажилд харах болов. Ханд машинаа зогсоож явах гэж байтал цехийн мастер нь хурч ирээд "Ханд минь дараах ээлжиндээ улиран ажиллахгүй болохгүй нэ. Хэдэн хүн өвчтэй байна. Ноорм төлөвлөгөө тасрах нь бас цэргийн захиалгатай баахан цэмд яралтай хийх болоод байна. Түр амарч хад ажилдан ор" гэлээ. Ханд юм ч хэлсэнгүй. Өдөржин дүнгэнэн шуугсан дуу чимээнээс төрч гисэн холдож салхинд гармаар санагдан гадаа гарвал дараагийн ээлжинд улиран ажиллагын яршиг байгаа да. Өдөржин зүтгүүлчгээд хүн хайрладаг хачин мастер шүү гэсээр норжмоо хурчирлээ. Хойноос нь бадарч даган гарч ирээд "Харин тийм ээ. Термийн илжих шиг зүтгүүлж байна та. Би яасан ч улирч ажиллахгүй. Бид чинь төмрөөр хийсэн хүн биш, эцэж суцдгийн байгаа биз дээ" гэж норжмогийн үгийг дэмжив. "Ятгата толгой өвдөд байна" гэж норжмоо гомдол мэдүүлнэ. Бадарч түүнд ойртон "Хоёлаа явъя. Эдэг цагтаа ажиллаа хийсэн болохоор хэн юу гэх юм" гэвэл норжмоо дооглонгүй харснаа "Чамайг тахад ажиллаа таслах гэж юу? Мөн гордва.
Хэдий ядарсан ч гэсэн чам шиг лойчсон амьтан бишээ би. Дайны энэ хүнд хэцүү үед бие бодоод ажлаас хойсоо зүхтах тийм ухамсаргүй хүн биш гэхэд Бадарч жишимч үгүй. За их юм болж тээ. Чамайг л бодоод хэлсэн юм. Чи юугаараа гайхуулаад байгаа юм? Чиний сайн нэр дуулагч хол байна гэв. Чи зөвхөн нэр алдрын хойноос хөөсөлдөж явдаг хүн үү? Тийм байхаа. Чам шиг дамын панцчин энэ улсын чухал үйлдвэрт ажилтны нэр дуулж хорогдож байхаар ашиг хонжоотой панц үсрэгдэг захрууга тонилбол таарна гэж Норжмоо хорыг нь малтав. Норжмоогийн энэ үг Бадарчийн хүндүр газрыг маажиж хүндсэн учраас ханцуу шамлан үсрэн гэж гараасан шүүрэн аваад яан гинэ муу банзал улсын үйлдвэрийн ажилчныг дамын панцчин гэж доромжлох хэрэг чамд байхгүй шүү. Чамайг бодвол энэ хоёр улаан гараа зомортол ноос угааж байна. Тэгэхэд чи богсороо ингэж хэлэхдээ ичихгүй байна уу гэж хамд тэсэн ядан хашгирвал Бадарч Норжмоогийн гарыг тавьчихад чийч гисэн үүний өрөөс нь дугуй. Завхаа юмс та нар царай зүс найлынхаа зангаараа хард суулыг хуурч мэхэлдэг шунхаа хувалц гэж агсрав. Ханд түүнийг цоргин ширтэж хин нь ард олноос харж байгаа хувалцвал доо чи ер нь хачин үзэл бодолтой учир нь алдахгүй хүн байна шүү гэд Норжмоо хөдлөн цээх рүүгээ явлаа. Бадарч тэдний хойноос хорсолтой харж байснаа өөрөөс нь өөр ажлаа орхиод явах хүн байсангүй тул арга барагдан дуртай дургүй цээх рүүгээ алхахдаа энэ мо хоёр завхаа хүүхэн бүр оодорч намайг юу гинэ? Гайвууч хэвтнэ. Та хоёрыг бодох нэ нэртэй аавын зүстэй хүү шүү. Үйлдвэрийн хар ажилчин болсноо эднүс юу гэж боддог юм бол? Та хоёр түүнээс илүү ажил олдохгүй л дээ гэж хорсон бодов. Ханд ажилдаа орохдоо өнөөш нь яаж харина? Мягмараар хөргөлөх янзгүй боллоо. Зам зураа яаж ч мэднэ. Норжмоогийн точиж хонохоос биш. Дорж маань амралтад зугаалахаас ирсэн болов уу? Намайг ирэхгүй болохоор сэтгэл нь зовох байх та. Яа гэв ажлаа орхилтой нь биш гэж бодов. Шүн дунд өнгөрч байхад дорж ажилласан ирвэл ханд ирээгүй байлаа. Эхнэр нь өдрийн ээлжтэй тул аль хэдийн ирсэн байх учиртай ажээ. Дорж түүнийг ирээгүй байхаар сэтгэл дундуурхан аяг тавг сав суулгаан эргүүлж тойруулан онгицсан боловч идэж уух юм юу ч байсангүй. Өглөө уугаад үлдсэн хар цайны шавх руу данхны ёроолд ялтаа. Хоол хийж идэх гэтэл шинэ махан барагдаж хэдэн годгор борц жаахан харгуурлаас өөр юм даанч алга. Түүгээр хоол хийж идэн гэвэл бараг өглөө болгох тул аяг хүйтэн цайзалглаад унтахаар хэвтэв. Ханд минь яасан бол ээлжин сунаж дараах ээлжиндээ улиран ажилласан болов. Хоёр ээлж дамжин ажиллаж эцэд сулдсан амьтан л ирэх юм. Үйлдвэрийн ажил гэдэг үнэхээр хүнд юм аа гэж бодохын зэрэгцээ. Арай ганцаараа явж байгаад зам зууртаа гэхээс зүрх нэмзэглэн дотор шарт хийсэн боловч арын гудамжны хар хүүтэй цуг ирдгийг санаж айж төгшгөн баг болж хөлийн чимээ чагнав. Их хот тэр аяараа бүх нойрон давтсан үе тул чимээ шуугаан бараг намджээ. Хаяа нэг машин дүнгний явах нь бүтгэн дуулдна. Дорж унтах санаатай нүдэ анивч нойр нь өргөж ниссэн мэт алга болж удаан хэвтгэр сүүж чилээд байхаар нь босож дээлээ нөмрөөд гарвал зуны богинохон шүн шовтрох төхөж тэнгэрийн дорн хаяа гэгэрсэн байв. Өөр цайхан нүднийхэн хорыг гаргаад ажилдаа явъя гэж бодоод гэртээ орж хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөөд хэвтэв. Үе зүрмөглөх боловч ямар нэг юмнаас цочин сэрнэ. Мөч өнгөрөх тусам гэгээ орж үүр манхаан цайлаа. Доржийн нойр сэргэжээ. Өглөө болгоно. Хөөрхий минь гэртээ ирж амжихгүй дахиад ажилдаа орно доо. Ганц хоёрч болсон цаг унтаж амарч болдгүй юм байх та. Дайнд ажинтай энэ үед бидний нойр хоол яа гэв. Нийт олноороо нойр хоолоо хагслаа зүтгэж байна. Бид хоёр улсын ажил гэж шогссоор байж яс арьс болох нь. Тавтай тухтай ярилцах цагч олдохгүй юм. Энэ дай хизээ дуусаж амар чимэр болох бол зөвлөлтийн цэрэг муусан фашистуудын газар сайгүй бут нэргэж байна. Саяхан Курск хотын дэргэд ганц сайн балбачтай. Германчууд 100 амжилттай байлддаг гэж сагс урдаг хөг нь өнгөрлөө. Одоо дан
Украиний нутаг руу шилжин оржээ. Дайн дуусаж сайхан цаг ирэхээр бидэн хоёр айл гэрийн тогтоо жаргалтай амьдралаа үргэлжлүүлэхээс биш наан нь тухлах зав болтохгүй. Өөцөн чинээхэн охин минь ямар шүү байгаа бол цэрмаа удахгүй ирнэ. Түүгээр тодорхой хэл дуулдан да. Уг нь охиноо хөдөө явуулдгүй байсан юм. Гэвч энд байлгахад хэн харах вэ? Ханд хүүхдээ харна гэд ажилласаа яасан ч гарахгүй. Хүүхэдтэй болохоор ажил хийхэд ч зовлонтой. Бид хоёрын амьдрал нэг л хөгжил шуугаан баг, ярих хөөрөх, тоглож наадах нь ховор, ажил гэсээр залуу насаа өнгөрөх нь. Энэ үхээрийн дайн айл гэрийн амьдрал игч тэр, улс гүрний хөгжил дэвшил игч тэр ингэж саатуулан чөлөө завыг багасгаж жаргалцсан гэл инээд баяслыг хамаад явсан юм шүү дээ. Энэхэд энэ жил хорвоо дэлхий урвж хөрвж байхад хүн ард нь уучим чөлөөтэй амьсгалах завгүй шахан байна. Манай баазын ажил энэ жил цансныг ботход овоо байна шүү. 2 жил дараалан төлөвлөгөө норман тасалсангүй. Хэдүүн базрын үгэнд орж ажилчтай ганц өдөр амраасан нь бүр балаг тарьсан шүү. Зайлтай золиг намайг дөнгөх гэж тийм юм сансан уу? Арай үгүй байгаа. Хэдэн хүнийг цайд амхаар шагнасан нь бөөн хил аманд орсон. Дамын панцчингаас улсын мөнгөөр тамхи цай өндрүүнээр авч танил талынхаа хүмүүсийг шагнасан гэж хотын намын хорооны хурлаар ганц гөвөлсөн дээ. Бэ хэлэгч голдоогүй. Бүх юм ил тод болохоор миний буруу гэд хөлсөө гоожуулт суусан. Тэр чи буруу гэдг нь хэн бүхэн тодорхой байсан юм. Намын үүрийн дарга эрс татгалзаж байсан ч базар янз бүрээр ятгаж биднийг зөвшөөрүүлсэн шүү дээ. Ганц гомдолтой нь танил талынхаа хүнийг шагнасан гэдэг л байгаа юм. Дамдин дүлий дүгэр хоёрыг шагнасныг хэлж байгаа юм биз дээ. Тэр хоёр шагнал авах ажил хийсэн хүмүүс. Хүмүүсийг ингэж шагнахаар зарим нь өөрийгөө шагнасангүй гэж хордсон бололтой хэл ам гаргаж агсан цогтуу тавьсан юмдаг. Харин тэр хэрв шуугааныг базар улам өдөөх гээд байсан нь ямар учиртай юм бол. Намайг дарга болсон гээд өшөрхөж муу санаалж дөнгөх гэж байдгийн биш байгаа. Цэрмаагаас болж надад бас юм санддаг л байх. Үнэнтэй би түүнийг цэрмаатаас суулгахгүй гэж байдгаараа зүтгэсэн. Ингээд цэрмаа маань юу бодож явдаг юм бол. Нэг ангийнх нь гээд аятайхан цагаан залуу гэрээр нь хидэн удаа ирсэн. Түүнд сайн болж байгаа юм биш байгаа. Өөрөө л мэдчихтэй. Санаа сэтгэл нь нийлсэн нэг хүнтэй болвол ч болог. Алийн болгон ганцаар яв. Ой гонг нь бүрэн мартагдаагүй ч гэсэн их нэмгэрч багтсан шиг байна. За, дэмий юм ботож хөвтөхөр аяг цай чанаж угаад явъя. Өглөө 8 цагт хуралтай гэж зарласан юмсан гэж бодоод хөнжлөөсөө суугалсран босож орд ирээч хураасангүй гар нүрээ угаагаад цай чанах гэтэл хагалсан түлээж алга. Усан дуусах төгсөн байхаар уур нь хурж Цэрмаагийн аавын дорж цай уух гэснээ сэтгэл зовоод тэднийт ч орсонгүй ажил өдөө яран явлаа. Нойргүй хонож бас өлөн хоосон яваа болохоор би ноц орж ходоод нь хоржигноод тэнхээ тамиргүй болсон юм шиг санагдана. Өглөө эрт онгоодог хоолны газар орж аяг халуун цай олж уухыг хөсөвч замын дагууд гуанз байхгүй тул шуутхан явсаар баазын хаалгаар ороход 8 цагийн яндан хөнгөн дуугарлаа. 20 дугаар хэсэг төгсөв.